Цаг гаргаж бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Thank you, Chris. Thank you for having me. EBC Financial Group нь дэлхийн тэргүүлэгч брокеруудын нэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол улсад бизнесээ эхлүүлж байна. Юун төрөнд та өөрийгөө танилцуулаач. Мөн EBC Financial Group-ийн үйл ажиллагааны гол чиглэлийн талаар мэдээлэх үгүй юу? My name is Намайг Самуэль Херц гэдэг. Би EBC Financial Group-ийн Аз Новхон далайн бүсийн үйл ажиллагааг хариуцдаг. EBC Group нь Монгол гэлтгүй дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулагчдын гол чиглүүлэгч байхыг ирмэлздэг. Бид ил тод нээлттэй зохицуулалтын системээр дамжуулан зах зээлд оролцогчдод хөрөнгө оруулалтаа удирдахад нь дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд зохицуулалт, боловсрол, технологи гэсэн гурван салбарт төвлөрч ажилладаг. Их Британий FCA, Австралийн ASIC, Кайманы арлуудын SEMA гэх мэт хэд хэдэн зохицуулалтын байгууллагуудтай хамтарч байгаа. Цаашдаа хамтын ажиллагаагаа улам дэлгэхээр зорж байна. Мөн бид олон улсын хэмжээнд арилжаанд оролцогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаардаг. Өнгөрсөн удирдлагад хэд бид олон улсын хэмжээнд 1000 гаруй вебинар зохион байгуулсан. Мэдээлэл сайтай хөрөнгө оруулагч илүү сайн шийдвэр гаргадаг учраас манайх харилцагчдынхаа боловсролд ихээхэн хөрөнгө оруулдаг. Түүнчлэн EBC-гийн бизнесэд дэлхийн хэмжээнд хөгжиж чадсан өөр нэг гол шалтгаан гэвэл технологи. Бид Америк нэгдсэн улсад бүртгэлтэй 100 гаруй биржээр арилжаалагдаг сан, опцион, фьючерс гэрээнүүдийг хөшүүрэгтэй арилжаалах боломж бий болгосон. Ингэснээр цэвэр эрчим хүч Америк нэгдсэн улсын технологийн компаниудаас гадна хөгжиж буй зах зээлд хөшүүрэгтэй хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ердөө нэг платформоор дамжуулан нэмэлт төлбөр төлөхгүйгээр урт богино хугацааны хөрөнгө оруулалтыг шуурхай бодит цаг дээр хийх боломжтой болж байгаа юм. Ийм чиглэлд EBC-ийн World Finance Awards-аас хамгийн ихтэй брокер болон хамгийн шилдэг арилжааны платформ гэсэн шагналуудыг хүртсэн байгаа. Бас эдгээр шагналуудыг 3 жил дараалан хүртэж байгаа гэдгийг онцлох зүйтэй. Монголын зах зээл ихээхэн ирээдүйтэй. Мөн хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаа учраас үйл ажиллагаагаа явуулахар болсон. Ялангуяа зээл, финтек зэрэг салбарууд өндөр өсөлттэй байгаа. Түүнчлэн Монголын 35-аас доош насны хүн амын 65% нь дижитал технологиг идэвхтэй ашигладаг. Мөн санхүүгийн реформ явагдаж байгаа нь бидний хувьд Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд түлхэж болсон. Монгол улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа санхүүгийн үйлчилгээнд технологи суурилсан ил тод байдаг учраас таатай нөхцөлтэй байдаг. Манай компани Монголд үйл ажиллагаагаа хэлсэн нь зохицуулалттай платформ, зах зээлийн боловсролын эрэлт хэрэгцээ ямар өндөр байгааг харуулж байна. Монгол улсын газар зүйн байршил, нөөц бололцоо, бизнес эрхлэгчдийн сонирхол зэрэг нь EBC-гийн бизнесэд хэлэх зорилготой уялдаж байгаа. EBC Монголын хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагчдын чиглүүлэгч байж, залуу хөрөнгө оруулагчдад финтек, инновац, боловсролоор дамжуулан хөрөнгө оруулалт хийх нь туслах болно. Танай компани Монголд хэрэгжүүлж байгаа төсөл хамтын ажиллагаануудаас онцлог зүйл юу байгаа бол? Тийм ээ, баярлалаа. Хэдхэн 7 хоногийн өмнө хичээлийн жил эхлэх үеэр бид Future Mongolia-тай хамтран Back to School сайн дурын компанид ажил хийж, амжиргааны түвшин доогуур өрхийн 15 хүүхдийг сургуулийн 4 тувцаар хангасан. Бидний энэхүү санаачлага нь хүүхд бүр сурч боловсрох эрхээр хангагдах ёстой гэсэн бидний итгэл үнэмшлийг харуулсан гэж бодож байна. Future Mongolia-гийн хүүхд хөгжлийн төв нь хичээлийн дараах хөтөлбөрүүд хүүхд хөгжлийн сургалтуудыг санал болгодог. Ингэснээр хүүхдүүд өөрсдийн нөөц бололцоо хөгжүүлж, өөртөө илүү итгэлтэй болдог. Энэ нь манай олон улсын Улаанбаатар их сургуультай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд явагдсан ажил юм. Бид мөн жил бүр 10 хүүхдэд итгэлэг олгож, EBC-гийн олон улсын байгууллагуудад ажиллах, туршлага хуримтлуулах боломж олгодог. Одоогийн байдлаар олон улсын Улаанбаатар их сургуулийн эдийн засаг, бизнесийн цэгмийн 160 гаруй оюутан манай хөтөлбөрт хамрагдаж байна. Бид олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орон нутгийн байгууллагуудтай хамтран доктортой урт хугацааны түншлэл байгуулахад анхаардаг. Эдгээр санаачлагууд одоо хэмжигдэхгүй зүр нөлөө үзүүлж, урт хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Утга учиртай томоохон өөрчлөлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Тиймээс нэг удаагийн үйл ажиллагаанаас илүүтэй орон нутгийн итгэмжлэгдсэн байгууллагуудтай доктортой ажиллахыг өртөл болгодог. Товчхондоо Монгол улсын хойч үеийнхэнд хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа хөгжүүлж, манлайлах боломжийг нэмэгдүүлж байгаа гэж хэлж болно. Монгол дахь өрсөлдөөний талаар асуумаар байна. Олон улсын хэд хэдэн брокерууд хэдийнэ Монголын зах зээлд нэвтэрсэн байгаа. Энэ өрсөлдөөн донд EBC санхүүгийн групп юугаараа онцгорч байна вэ? Yeah, that's right. There's definitely a lot. Тэглгүй яахав. Яхарахгүй өрсөлдөөн ширүүсэж байна. We see ourselves as always putting Энэ үед бид 3 гол зүйлд анхаарлаа хандуулж байгаа. Зохицуулалт, боловсрол, технологи. Тиймээс бидний санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүд Монголын зах зээл дээр өсөлдөх давуу талтай гэж үзэж байна.
Улс орнуудад ажиглагдаж байгаа макро эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаар үргэлжлүүлээд асууя. Яг одоо хөрөнгө оруулагчид Азийн зах зээлийг ямар байдлаар харж байна? Дэлхийн хөрөнгөний засгийн төлөвийг Хятадын эдийн засаг болон Америкийн холбооны нөөцийн банкны мөнгөний бодлого тодорхойлохоор байна шүү дээ. Тийм ээ. Одоо өрнөж байгаа зүйлүүдэд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй байхаа. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банк бодлогын хүүг бууруулсан энэ үед Азийн төв банкнуудын шийдвэрийг анхааралтай ажиглах хэрэгтэй гэж би бодож байна. Эдгээр төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах өндөр магадлалтай. Мэдээж улс орнуудын эдийн засгийн нөхцөл харилцан адилгүй. Экспортод түшгэлсэн Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт сүүлийн улирлалд доктортой байсан бол энтгэг улс дотоодын эрэлтээр дэмжигдсэн онцгой өсөлт үзүүлж байна. Ерөнхийдөө Аз даяар эдийн засгийн суурь үзүүлэлтүүд доктортой. Инфляцийн түвшин харьцангуй намд ор байгаа тул урт хугацааны хүү бууруулах мөчлөг өрнөх боломжтой гэж харж байна. Азад ялангуяа Монголд валютын ханшийн савлгаа арилжааны бүх салбар томоохон нөлөө үзүүлж байна. Та гадаад валютын арилжаанд оролцогчдод ямар үр дүнтэй стратеги санал болгох вэ? I would think that make sure you have enough liquidity. Юун дөрвөнд арилжааны бүтээгдэхүүн хангалттай хөрвөх чадвартай байх нь чухал. Recent developments especially, while maybe Мөн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тогтмол сонсож дүгнэлт хийгээд явах хэрэгтэй. Холбооны нөөцийн банкны шийдвэр Монголтой шууд уялдаа холбоотой биш боловч Европын болон Японы гээд томоохон төв банкнуудын бодлогын шийдвэрүүдийг анхаарч хөрвөх чадвараа хадгалан эрсдлийн удирдлагыг зөв бодолцож байх нь чухал. Тэгэхээр Самуэль, жижиглэнгийн хөрөнгө оруулалт уламжлалт арилжаанаас дижитал платформ, алгоритмын арилжаа руу шилжиж байна шүү дээ. Өндөр нэмээд химэл оны шинэ хэрэгслүүд ч гарч ирж байна. EBC Group эдгээр хурдцтай өөрчлөлтөд технологи болон бүтээгдэхүүнээрээ хэрхэн дасан зохицож байгаа бол? it's a constant battle. Тэглгүй яах вэ? Зах зээл байнгын шилжилт хөдөлгөөнтэй байна. Технологийн хөгжлийг дагаж алахын тулд бид харилцагчдийнхаа санал хүсэлтийг сонсож, зах зээлийн чиг хандлагыг анхаарах ёстой. And it's a constant thing to make. Дэлхийн дахины арилжаанд оролцогчдод бидэнд итгэж хамгийн найдвартай зөвлөгөө үйлчлэгийг авахыг хүсдэг тул бид маш чанартай мэргэжлийн ажиллаж хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн санал болгох зэрэгт анхаарч ажилладаг. Сүүлийн үед криптовалютын зах зээлийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид илүү нухацтай авч үзэх болсон. Та крипто болон дижитал хөрөнгийн тухайд ямар байр суурьтай байгаа бол? Одоогоор EBC санхүүгийн групп крипто төрлийн арилжааны бүтээгдэхүүн зах зээлд санал болгохгүй байгаа. Гэхдээ бид харилцагчдийнхаа саналыг сонсож байхад энэ сэдв яалтчгүй хөндөгдөж гарч ирж байгаа. Тэгэхээр миний бодлоор бид ойрын хугацаанд арилжааны зарим шинэ бүтээгдэхүүн, магадгүй крипто төрлийн бүтээгдэхүүнүүд санал болгох боломжууд байгаа. Мэдээж хэрэг зөвлөд хэлэхэд тухайн арилжаанд оролцогчийн арилжааны бүтээгдэхүүн хангалттай хөрвөх чадвартай байх. Эрсдлийн ухаалаг менежментийг баримтлахад анхаарах нь хамгийн чухал.